Ингээд өнөөдрийн хэвлэлийн баг хурлын маань зорилго болохоор бид юу гэсэн байны 3 дахь хэвлэлийн баг хурл байгаа. Тэгэхээр энэхүү одоо хэвлэлийн баг хурлд маань бид юу гэсэн байны ажлын хэсгийн гишүүн Гал Бадрах, бид юу гэсэн байны ажлын хэсгийн гишүүн Ивэл сайхан, мөн бид юу гэсэн байны ажлын хэсгийн гишүүн Инх болд гэж. Бид одоо бид юу гэсэн байна өнөөдөр төлөөлж та бүхэнд мэдээлэл өгөхөөр энэхүү хэвлэлийн баг хурлыг хийж байна. За тэгэхээр бид юу гэсэн баян 2012 оны 2 сарын 5-ны өдөр анх байгуулагдаж 2 сарын 10-ны өдөр хамгийн анхны хэвлэлийн баг хурлаа хийж мөн 2 сарын 17-нд ээлжид одоо хариу мэдэгдэл бүхий хэвлэлийн баг хурлыг хийсэн байгаа. А өнөөдрийн хэвлэлийн баг хурл бол 3 дахь албан ёсны хэвлэлийн баг хурл маань болж байна. Тэгээд бид юусэн баяны хүрээнд оюутан сурагч залуучуудын дунд судалгаа явуулж байгаа. Энэ судалгааны үйл ажиллагаа маань явц маань өнөөдөр 20% та явж байна. Тэгээд бид юусэн баян 5 сарын 5 гэхэд ерхий эцсийн одоо дүүнэлт илтгэлийг нийтэд одоо хилцүүлж мэдээллүүдийг хүргэх болно. За тэгээд бид юусэн баяны энэ хугацаанд судалгаа шинжилгээнийхээ ажил дээр л тулгуурлан одоо ингээд ажиллаж байна. Тэгээд та бүхэнд ерхий одоо зүйлсийг одоо тайлбарлаж хэлье. За. За сайн байна уу та бүхэнд мэдээлэл хүргэе. Бид юу гэсэн баяны ажлын хэсгийн гишүүн Ивэл сайхан байна. Бид юу гэсэн баян маань 2012 оны 2 сарын 5-наас эхлүүлээд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш оюутан сурагч залуучуудаас судалгаагаа авсаар байгаа. Тэгээд яг биднийг үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш Монгол Ардын намын дэргэдэх залуучуудын холбоо буюу Намзих би бодохдоо гэсэн үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Би бодохдоо маань явж байгаад би бодохдоо гэдэг нь буруу юм а гэдгийг мэдээд бид бодохдоо 4-ийг харьцан 4 гэж өөрчилсөн байгаа. Мөн иргэний зориг ногоо намаас хатуу улс төрийн намуудыг хатуу гишүүнчлэлээс салын хатуу гишүүнчлэл намуудад байгаа маань маш буруу зүйл юм а гэдгийг намуудад бас уриалсан байгаа. Яг эдгээр намуудын ингэж хөдөлсөн болохоор бид юу гэсэн вайны бас ажлын бас нэгэн үр дүн юм а гэдгийг хэлэх гэсэн юм а. За сайн мэдсэн үү? Гал Бадрах гэдэг Харанхай аймгийн оюутан залуучдын нэгдсэн холбооны тэргүүн бид юу гэсэн вайны одоо зөвлөлийн гишүүнээр хэлж байгаа. Тэгээд бидний бас эхлүүлсэн бид юу гэсэн вайны зорилго маань ерөөсөө бид нэр ив санаагаа нэгтгэхэд залуучууд, сурагч нар, оюутнууд яг бид юу хүсэж байгаа юм бэ? Ер нь бид нар одоо яг цаашдаа юу хийх ёстой юм бэ, тийм ээ? Ер нь заавч бидний нам гэдэг зүйлийг сонгох шаардлага байгаа юм уу? Гэсэн юм одоо оюутнуудаа саналыг авах зорилгоор бид нар бас өөрсдөө төлөөлж ярилцах зорилгоор бас гарч ирсэн байгаа. Тэгээд бидний бас үйл ажиллагаа явуулж байхад нэлээ зарим их буруу ойлголтууд гарч ирсэн. Энэ ард талд нь бас ийм намууд байна, ийм хүмүүс байна, ийм одоо залуучууд байна гэдэг юм их хардж сэрдэж буруугаар ойлгож ирсэн. Тэр бол бид нар бас гүм тийм ерөөсөй байхгүй. Би болохоор яг бид нар хангаа хүсэж явж байгаа л да. Одоо хөөсгөл өөр хангаа гэдэг. Зарим нэг одоо манай оюутны холбооны оюутан залуучууд холбооны дарга нараас ирээгүй хичээлдээ судалтай учраас шалгалттай учраас ирж амжаагүй. Тэгэхээр төлөөж байгаа орон нутгийн оюутан залуучдын холбоо ямар нэгэн нам ус байдаг юм аа. Ерөөсөй ард нь тийм ийм гэсэн байдгүй. Тэгэхээр би хөдөө орон нутгийн оюутнуудыг бас төлөөж энэ хэлхэн зүйтэй байхаа. Тэгээд бид юу гэсэн гэдэг аян маань яг үр дүн гэдэг их гол нь чухал байгаа. 5 сарын манай залуу нараас 5 сарын 5 эцсийн үр дүнгээ гаргана. Бид нэр одоо удахгүй сонгуул болно. Сонгуул болохдоо бид нар 2008 оны шиг одоо сонгуулийг бид нар хүсэхгүй байна. Оюутнууд маань 5 10 цаас өгөөд энэ оюутнуудыг худалдаг. Ингэж одоо сонгуулах хэрэгтэй. Би одоо ийм 5 амлаж байна юм. Одооны залуучууд оюутнууд тийм биш ээ. Өөрсдийнхөө үйл судалтай арай шинэлэг байдлаас сонгуульд хандна. Илүү залуучууд маань идэвхтэй сонгуульд оролцсон гэж бодож байгаа. Манай оюутны холбоо маань бас хуралдаад ер нь Аранхай аймагта оюутнууд маань бүгдөө нэгэн атгсан гар шиг хэдүүлээ цөмөр оролцсноо. Зөв хүнээ дэмжээ, хийх бүтээх хүнээ дэмжээ гэсэн байдлаар чи хандж байгаа. Бус оюутны холбоодод ч гэсэн бас тэгж ханднаа гэж бодож байна. Бид юу хүсв гэдэг аян маань ерөөсөө залуучуудыг иршилөөдөө тийм ээ. Энэ ардсан нийгэм зөв шударга амьдрахын зорилготой. Одоо та нар чинь харж байгаа. Залуучууд маань талбай дээр өөрийнхөө үйл бодлыг тунхлах гад ярих гад ингээд эргүүт хордог, барьдаг.
зургатаар нь таас зөндөө мэдээлэл сонсож байгаа. Одоо чинь энэ хоёр ерөнхийлөгчийг одоо хууль тусаач гэдэг юм одоо ямар нэгэн ясан сурталчилгаагаар хариуцаа гэж бодоход өмөрөд нэг залуу хэвлэл Монгол хийгээд бусдыгаа уриалангууд бариад хорж байна. Энэ юу гэсэн үг юм бэ? Залуучуудыг нэртэйгээр нь залуучуудыг ерөөсө бүгдийг бариад хорчихлээ. Тийм ерөөсө байхгүй. Бид нар залуучууд бүгд тэзэж мохохгүй. Бид нар цаашаа тэрсэх болно. Бос залуучуудаа бүгдийг уриалах болно. Залуучууд маань зоригтой байгаараа бидэнтэй хамт байгаараа гэж нэг бас энэ ашигт уриалмаар байна. За. Тэгээ ерөөхдөө бас жоохон дэлгэрүүлж хэлэх хэрэгтэй байх тийм ээ. Тэгэхээр бид 9 саяын өрнснөөрөө нийгэмдээ бас бид эрэг нөлөөлөлтөй байж чадсан гэж бодож байна. Нөгөөдгөр бид юу хүсв гэдэг маань уламжлалт үнэт зүйлс дээрээ тулгуурласан тийм одоо шийдэл бүхий үг юм байгаа. Өгүүлбэр юм байгаа. Монгол хүмүүс хүсэлтэй 9 цагаан хүсэл нь сэтгэгчлэн бүтэг гэж үеэс үед би энийг өрөөж тэр сайн сайхан цагаан хүсэл нь одоо сэтгэгчлэн бүтэх болтгой гэж би энийгээ одоо тэтгэж дэмжиж оюун санааны дэмийг өгч ирсэн ард түмэн. Тэгвэл өнөөдөр бид хүсдэг. Бид аж аргалтай сайн сайхан амьдрахыг хүсдэг. Тэр хүсэлтэд жигүүрлэж зоригддог. Хөгжил дэвшлийг тийм хэмжээгээр одоо авчрахын төлөө өөрсдийгөө дайчилдаг. Монгол агуу их түүхтэй. Бидний сайхан Монгол орн агуу их түүхтэй. Бид өөрсдөө ард түмний нэг хэсэг. Бид өөрсдөө иргэд. Тэгвэл өнөөдөр иргэдийн энэ байр суурийг мохоож, иргэн гэдэг тэр мөн чанарыг ангижруулж, өөрсдийн одоо эрх мэдлийг дархлах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн санаархал Монгол улсыг мөхөөж байна. Тэд нар албан тушаал эрх мэдлээ өөртөө байлгахын төлөө эх орныг золиосолж байна. Ямар үнэтэй албан тушаал вэ? Ямар үнэтэй эрх мэдэл вэ? Гэтэл та бүхэн гагц энэ эрх мэдэл дээр хүрэхийн тулд юуны төлөө хүрсэн гэж та бүхэн боддtiin бэ? Эх орон ус үндэснээ хөгжүүлэе гэж тэр эрх мэдэлд хүрсэн юм уу? Эсвэл зөвхөн энэ биеийн аж аргалын төлөө тэр эрх мэдлийг ашиглая гэж хүрсэн юм уу? Хагарч дэлбэртлээ. Хизээж ханахгүйгээр та нар баяж цадахын төлөө явж байна. Гэтэл тэрний хоморгонд нус эх орон чинь өдрөөс өдөрт ард түмэн ядуурч дийлэх олонх нь маргаашийнхаа итгэлийг гээж Монгол хүн бол төрж мэдлсэн тэр бахархал нь үгүй болж сэтгэл нь уйтай байна. Гэтэл тэрийг та нар мэдрэхгүй байна. Тэгэд бид юу эсвэл аян гээд өрнөхлөөр энэ дуу хоолойг нийгэмд цацхгүй юмсан гэдэг тэр хүсэл санаа зориг бүхий үйл ажиллагаа та нар явуулсан. Нам зэхий хаан. Энийг нь Азийнхын чимээгүй байж байгаад ашиглаад эргүүлээд өөрийнх нь михийг мэхэнд нь гисэн юм шиг үйл ажиллагаа явуулна гэж та нар горьцсон. Нэг зүйлийг хэлье. Ард түмэн арчилсан нам ардын намыг өдрөөс өдөр жигсэн зэвүүцэж байгаа. Энэхүү 22 жилийн хугацаанд та нарын хүсэж мөрөөдсөн тэр нийгэм чинь өнөөдөр энэ болцсон байж болно. Тэгвэл энэ нийгмийг хүсээгүй ийм ард түмэн байгаа гэдгийг та нар бодож санаж яв. Энэ нийгмийг үзэн ядаж, энэ нийгмийг өөрчлөх юмсан гэсэн тийм залуу үеийн мэндэлж байгаа гэдгийг та нар сайн ойлго. Тэрийг бүх гудамжаар нь плакат нааж, бүх гудамжаар нь сурчлагаа нааснараа энэ оюун санааг та нар балаж цохолж чадахгүй. Та нар сая 500 мянган төгрөгийг төлөөд эфирийн 30 минутын шууд ярилцлагыг худалдаж аваад бид юу эсвэл аяныг үүсгэн санаачлагч байна гэж хин нэгэн хүний утсан хүүгэлдэг ашиглаад бидний нэр төрлөө халдах гэж чадахгүй. Бид үйл ажиллагаа явуулсаар байх болно. Бид сурагч оюутан залуусынхаа хүсэл тэмүүллийг илэрхийлье гэж оюутан залуучуудын байгууллагын удирдагч нар нийлээд ярилцаад энэхүү аяыг санаачлаад явсан юм. Санаачилсан хүмүүс нь өөрсдийгөө санаачлагч гэж нэрлэдэггүй юм. Бид ямагт энэ тэнцүү бие биентэйгээ харилцаж, бие биенийхээ үзэл бодлыг сонсож, нийгэмдээ хандаж ирсэн. Тийм ч учраас өнөөдөр бид юу гэсэн аяны ажлын хэсгийн гишүүд гэж өөрсдийгөө илэрхийлж, тэгж ойлгуулж байгаа. Ер нь бидэнд албан тушаал эрх мэдэл хинэрхлийн төлөө энэхүү аяныг өрнүүлээгүй учраас бид нэгээ дарга зэрэг гэж цолдгүй юм. Намдаа ашиг хонжоо авах гэж би зохицуулагч нь байна гэж хэлчих болдоггүй юм. Тэрэнд нь итгэж мөнгийг нь өгөж болдоггүй юм. Бид юу гэсэн аяныг хин нэгэн дангаараа төлөөлдөггүй юм. Бид юу гэсэн аяныг хамт олноороо хилцэж шийдэж байж тэрхүү шийдлээ бид нэгдэж илэрхийлдэг юм аа. Бид нэгээрээ бид юу гэсэн аяныг илэрхийлэхгүй. Бид бултаараа нэгдэж хамтын шийдвэрээр тэрхүү бид юу гэсэн аяны бүхий зүйлсийг хойшид мэдээлж байх. Ийм л юм байна. Тэгэхээр өнөөгийн хэвлэлийн баг хурлын 3 дахь хэвлэлийн баг хурл гэж албан ёсоор цохон тэмдэглэж байгаа учир нь ийм учиртай. Ер нь тэгээд бид юу гэсэн аяныг алдаа гаргаасаа. Алдаан дээр нь дөрөлдөөд
ундагч юмсан гэж намууд та нар бодож исэн байж болно. Гэвч бид нар та бүхний дайсан биш шүү дээ. Бид илүү сайн сайхан ирээдүйтэй Монгол орн минь байгаасай. Түүний төлөө та нар сэтгэл гаргаж ажиллаач гэж хүсэж тэр хүслэл илэрхийлсэн төдий. Гэтэл та нар хин нэгэн намын нөгөө нэгэн өрсөлдөгчийн гаргад тавьсан захиалгад үйл ажиллагаа гэж хардахдаа ийм одоо босромоо үйл ажиллагаа явууллаа гэж бид одоо үнэхээр бодож харамсаж байна. Гэхдээ бид бас баярлаж байна. Та нар хинбэ гэдгээ бидэрт харуулж чадлаа. Бид нар хоошид ямар шийдэлтэй ямар байх вэ гэдэгт та нар дүн шинжилгээ хийхэд минь тусаллаа. Та нарт баярлалаа. Та нар Монгол улс их орны төлөө байж чаддгүй юм байна гэдгээ бидэнд илээсэл тодоос тод харууллаа. Нам дагаж навсгандаг нь бид юус аянд байдаггүй. Шашин дагаж шогширч гүйдэг нь бид юус аянд байдаггүй. Даргаыг дагаж далдагнаж өөрийнхөө хувийн эрх ашгийг гүйцэлдүүлж харвин биендээ нааж авах гэж өөрийгөө ялзартлаа тархлуулах гэж тэр нэг дур хүсэлтэд дулдууцсан нөхөд бид юус аянд байдаггүй. Бид нар үгүй гэж хэлээд бид юус аянд нэгдсэн юм. Нам бусчууд энд байгаа юм. Хоошич нам бусчууд байх болно. Нам бус байна гэдэг бол улс төрийн шийдэл, улс төрийн үзэл барилтын сонголт мөн. Нам бус байна гэдэг нь улс төрийнхөө сонголтыг илэрхийлэхгүй байна гэж та нар бүү эндөр. Үндсэн хуулинд иргэн бүр улс төрийнхөө эрхийг эдлэх ёстой гэж байгаа. Тэр битгийл төрийн бүх эрх мэдэл ард түмэндээ байна гэсэн болохоос биш, намад байна гэж тэнд тунхаглан зарлаагүй. Та нар намад байгаагүй гэдгийг мэдсэн учраас үндсэн хуулийг өөрчлөе гэж мэдээллийг нийтэд цацхыг хүсэж байх шиг байна. Тэгвэл үндсэн хуулийг өөрчлөхийг та нар өөрчилдөг юм биш ээ. Энийг бүх ард түмэн хэлцэж, дор бүрнээ ярилцаж, хамгийн зөвийн зөв гэсэн тэр бүх зүйлийг сонгох эрх нь ард түмэндээ одоо ч гэсэн байгаа гэж бид итгэж байгаа шүү. Нөгөөтэйгүр нийгэмд гарсан энэ балиар заваан зүйлийнхаа хариуцлагыг та нар үүрхэл ёстой. Яавч хариуцлагаас зүхтах тийм боломж олсоо та нар хэрхэвч олдохгүй. Олдохч ёсгүй. Ер нь ард түмэн та нарыг дахин сонгохгүй гэдэг тэр мэдээллийг сонсоод та нар дагжин жишрэхтэй элдв бусын үйл ажиллагааныг явуулж байгаа. Энэ нь ч тодорхой байгаа. Тэгвэл уучлаарай. Та нарын албан тушаалын төлөө ард түмэн өөртөө золиослдог. Та нарын тэр 10-20 мянган төгрөгийг аваад өөрийнхөө ирээдүг худалддаг тэр одоо үе чинь өнгөрсөн. Тэгж лөөрддөг цаг чинь дууссан. Өнөөдөр бид юусуу аян өрнөснөөрөө нийгэмд маш сайхан эерэг нөлөөллийг авчирж гин гэж бид харж байна. Өнөөдөр бидний дуу хоолойг сонсоод зөв юм байна гэж ойлгож байгаа тэр бүхий л хүмүүстэй гялалаа. Бид 2 сарын 17-нд дахиж энд сануулж хэлэхэд, сэтгүүлч нартай хэлэхэд ард түмэн одоо энд цэнхэрлэгцээр үдсэн суугаа та бүгдтэй хэлэхэд бид 2 сарын 17-нд бүх улс төрийн намын удирдлагуудад Монгол улсын ерөнхийлөгчд асуулга асуусан юм аа. Энийг дахиад их сануулъя гэж бодож. Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн элбэгд орч та 22 жилийн өмнө бидний үеийн залуу байхдаа энэхүү арчсан хувьсгалыг өрнүүлсэн анхдагч 13-ын нэгэ. Тэгвэл та өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч боллоо. Тэгвэл одоо бид асууж байна. Таны хүсэж мөрөөдөж хийсэн энэхүү хувьсгал байсан уу? Таны хүсэж мөрөөдсөн тэр хувьсгалтай энэ байсан юм уу? Таны тэр хүсэж мөрөөдөж хийсэн тэр хувьсгалтай таны тэр мөрөөдөлтэй өнөөгийн Монголын нийгмийн амьдрал байсан юм уу? Энийг л бид асуусан юм. Та хариултаа өгсөн үү? Би дахиад үл танаас асууя. Намуудын дарга нарт бид хандаж хэлсэн. Танаа нам нийгэмд үйлчлдэг юм уу? Гишүүддээ үйлчлдэг юм уу гэж. Гэтэл та нар ямар хариулт өгж байгаа юм бэ? Бид та нараас нүур тулан авъя гээгүй штэ. Гагцгүй бид нэр олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулж нийт ард түмэндээ хүргэх та бүхний дуу хоолойгоор дамжуулж бид энэ мэдээ хариултыг чинь авъя гэсэн. Гэхдээ нэг олзуурхууштай зүйл боллоо. Эрийн зориг ногоо намаас хатуу гишүүнчлийн эсрэг бид байр суурьтай байгаа гэдгийг илэрхийллээ. Энд тань баярлалаа та бүгдтэй. Бусад намууд нь яагаад дуурахгүй байгаа юм бэ? Бусад намууд нь яагаад үзэл баримтлалаа тул илэрхийлэхгүй байгаа юм бэ? Бид гайхаж байна. Чиг зориг үүрэг чинь хаана байна? Хаашаа чиглээд байна? Хинд үйлчлээд байна? Аль улс их орны эрх ашгийг хамгаалж тэнд та нар байна вэ? Ард түмний эрх ашигын төлөө байж чадаж байна уу? Тэгээд бид юу гэсэн айныг би бодохдоо гэд та нар бодсон. Бид асуусан та нараас. Энд хариулт өгөөч гэж. Гэтэл та бүхэн уучлаарай би бодож байна гэсэн. Бид хүлээсэн.
Тэгсэн уучлаарай. Би ганцаараа бодож дийлэхгүй юм байна. Бид нийлээд бодъё гэсэн. Та нар бүгдээрээ нийлээд бодсон. Одоо ч гэсэн бодоод л байна. Хариулт нь хаана вэ? Энийг бас асуумаар. Нөгөөтэйгүр Монголд улс орноо аврах үндсэн хүчин байгуулагдлаа гэдгийг зарлалаа. Энэ бидэнд маш олзорхууштай их зөв зүйл байна гэж одоо бид ярилцаад ингээд өнөөгийн шийдвэрийг гаргаж байна. Бид юу өсв айныхан улс орноо аврах үндсэн хүчинтэй эвсэж байна. Бид судалж байгаад эвсэж байгаа юм шүү. Сэтгэл хөдлөлөөр эвсээгүй. Бид маш нарийн тунгааж, маш нарийн бодлогыг нь шинжиж ингээд эвсэе гэж шийдэж байгаа юм. Өнөөдөр намуудын байр суурь, үзэл барилт гэж байхгүй. Тэгсэн мөртлөө хиймлэр арт түмнийг хооронд нь талцуулж, өдрөөс өдөрт ядуурвал дээр нь өөрийнхөө эрх мэдлийг хангаж, ус их орны тусгаар тогтнолыг бусдад шийдвэрлэн зарж байгаа энэ үйл хэргийг чинь бид хараад дуусууч чадахгүй. Иргэн хүн бүр энэ үзэл баримтлалыг чинь мэдээд жигсэн зэвүүцээд тэгээд та нараас холдож явж байгаа юм. Та нарыг дахиж сонгогчгүй. За. Яг үнэ. Тэгээд би бодохдаг бол бид юу өсвө айны дараачаар гарч ирсэн гинтийн үйл ажиллагаа юм байна. Гинтийн үйл ажиллагааг юугаар илэрхийлж ирэхлээр маш их сул талтай. Эргээд сул талд нь Арслан намдаа баяр хүргэсэн. Арслан намын залууч нь тэнд нь алга ташаад ингээд эргүүлээд би бодохдоо Сүв хот болтон тгээсээ би бодохдоо тэрний ингээсээ гээд хариу арга хэмжээ аваад гисэн тийм. Тэгэхээр эдгээр өөрсдөө сайн бодоогоогүйгээр энийг яран сандран хийжээ гэдэг нь харагдаж. Нөгөөдгөр нь би бодохдоо гэдэг нь алдаа завхралтай болоод эхлэх хөтө яран сандран бид бодохдоо болсон тийм ээ. 4 болсон. Одоо бол тэр бодсон бодол нь нийтэд ил тод биш болоод байгаа шүү дээ. Тэгээд самбаруудаа яаралтаа авч хайсан байгаа тийм. Одоо энэ самбарууд нь байхгүй. Бид энэ самбарыг нь авч хаялан хүлээсэн. Тэгээд авч хайсан хойно нь бид одоо байр суурьаа илэрхийлж байгаа. Тэгэхээр ерөөхдөө ингээд намууд байгаа залуучууд аргагүй юм. Намд байгаа залуучууд нам бус залуучууд нь новшин хэмтэн болж харагдаад чи новшин хэмтэн ингээд улаан цан биднийг ингээд хараагаад гэхдээ энэ төр та нар ямар ёс суртахуунгүй юм бэ? Ягаад Монгол залуучуудыгаа ингэж муухай харааж байгаа юм бэ, тийм ээ? Нам бус байна гэдэг чинь өөрөө улс төрийн сонгуульд. Арслан намын АЗХ-ийн залуучууд хандаж хийлээ. Барууны гэхлээр юу юм? Тэр нийгмийн арчил Монголын залуучдын холбооноос асууя. Тэгвэл зүүнний үзэл баримт гэдэг нь юу юм? Та нар энийг яг мэддэм үү? Тийм ээ? Ерөнхийдөө монголчуудыг уламжлал сэтгүүдээр монголчуудыг зүүн баруун дэш нь хоёр туйл руу чиглүүлж агаад тэгээд дунгуй хадуулж унгаагаад Монголын тусгаар тогтнолыг далаар нь цэвэр тавьж бусдад арилжих гэж байгаа юм уу? Та нарын санаа зорилт чинь тэр байсан юм уу? Өнөөдөр тийм биш байсан бол ягаад улс их орных нь нийт ард иргэдэн 40% нин ядуу? Улс их орных нь газар шороонд байгалийн ашиг малтмлын лиценз гэдэг нэрийдлэр бусдын гарт өмчлөл гэдэг асуудлаас болоод тэр өмчийн хувьцаа эзэмшилт гэдгээр бүх зүйл нь арилжигдаад өнөөдөр Монгол яана гэд байж байгаа юм тийм ээ? Ирэх ашиг нь одоо ингээд зөрчигдөөд өнөөдөр тэгээд Монголд яг ямар ирээдүй үлдсэн юм бэ? Энэ бүр гайхалтай байгаа байхгүй юу? Тий. Зөв. Энэ юуны мөнх төргээ залуу байгаа. Шудраг ёсны нийтлэг хувьсгалч оюутны холбоо гэдэг Монгол Ардын хувьсгалт намын оюутны байгууллага шүү дээ. Бид бол нам бус хүмүүсийн ялгаа нь яг эндээ харагдаж байгаа. Яг тэгвэл чи намынх гээд одоо тэд нар шиг тойширч зангаа гаргадаггүй гэсэн. Бид нам бусчууд бол бид бүгд Монгол. Тэр утгаараа илэрхийлж байгаа. Тэрнээс биш бид бол Монгол Ардын хувьсгалт нам, Арчилсан нам, Ардын нам, Иргэний зориг нагаа нам, үндэсний арчилсан нам, Монголын үндэсний арчилсан нам гэх мэт намуудад бүх одоо удирдлагууд энэ яг асуулыг хүргэсэн юм байна. Тэгэхээр зүгээр мөнх төр гэдэг тэр залуу байрч хорохт нь энэ дуу хоолойгоо илэрхийлэх хэрэгчлэн хаана нам байгаа гэдэг утгаар манайхан зүгээр илэрхийлж байгаа. Тэрнээс биш тэр хүнийг өмгөөлөх
тийм одоо утгаар биш тийм ээ. Зүгээр нийгэмдээ ягаад залуучууд нь дуу хоолой илэрхийлэх хэрэгчлөөгүй болсон юм бэ нэг тийм ээ. Хоёрт нөгөөдгөр бид юу саяны эцсийн дүн бол 5 сарын 5-нд гарна шүү дээ. Наа нь бол бид нар дүгнэлтийг хийхгүй. Гэхдээ өнөөдөр зур ерөөдөө явж байгаа хандлагуудны үгээр ерөөсөө Монгол хүмүүс 9 цагаан хүсэл гэж хэлдэг тийм ээ. Хүсэл тэмүүлэлтэй байдаг. Тийм учраас тэр хүсэл бүхэн нь аз жаргалтай сайн сайхан амьдрах юмсан гэсэн тэр зүйл байгаа. Тэгвэл тэр зүйлсэд минь энэ нийгэм нь хэр одоо үнэлэгдэж байна гэдэг тэр судалгаар харахад бол ерөөсөө энэ нийгмийг бол үнэхээр маш мундаг нэг гэдэг юу харагдахгүй байгаа. Тэр нь л бид одоо маш их харамсаж байна тий. Бодит байдал нь ерөөсөө ийм болж байна. Тэгвэл эндээ та бүхэн бодооч гэж. За тэгээ гол асуудал руугаа оръё тийм ээ. Цаг нь ерөөхдөө товчхон байгаа учраас. Тэгээд энэ үндсэн хүчин гэдэг энэ зүйлийг санаачлахтаа хэлсэн байна. Та бүхэн болол одоо ингээд 1 2 3 дахь хүчин болоод ялгарх нь бол өөрөө маш хутга учиргүй байна. Тийм учраас үндсэн хүчин гэдэг энэ улс төрийн одоо тэр байгаа тэр зүйлээ тодорхойлолт хэрэгтэй байна. Тэгвэл үндсэн хүчин гэдгийг одоо зарлж байна гэсэн. Энэ их зөв зүйтэй зүйл байна гэж бид харж байна тийм ээ. За нөгөөтэйгөр бүх ард түмний хяншилт хорооноос дараагийн хэвлэн бохирлыг хийхийг бид үзлээ. Тэгэхэд бол хэлж байна л да. Энэ их талтсан хооронд нь хагалдаж мөргөлдүүлэх гэсэн энэ байлаар гадны бодлогоос одоо зөмөр ангижирья. Эвлэрья. Үндэсний юм нэгт хэрэгтэй байна. Тэгээ ширээний ард зөмөрөө суужгаад болохгүй бүх зүйлээ ярилцъя. Үндэсний сууд зорилго болсон яг чинхүү тэр гол зүйлсээ одоо гаргаж ирья. Өнөөдөр золиосон дард түмнийгаа явуулахаа болио. Албан тушаалтнууд өнөөдөр алдаатай байна. Тэгвэл тэр алдаа бүх зүйлсээ өнөөдөр ухаарад ингээд зөмөрөө зөвшөлтсэй гэдэг энэ байсварыг ярьж байна. Эвлэрий. Ус үндэснээ өмөрөн эвлэрий. Гадаадны гар хөл болж гадныхны бодлогын золиос болгодог энэ явдлыг тасан зогсооё. Тэрний төлөө зөмөрөө эвлэрий. Хоорондоо атаа хоршил дор түтгэр тэр муу мухай зүйлсээ хажуудаа хаяад тэгээд чинхүү тэр Монгол гэдэг тэр зүйлээ хадгалан тэрний төлөө хоорондоо эвсэе гэдэг энэ уриалга эвлэрлийн энэ бодлогыг бол бид бас цаашааж үзэж байна. Ингээд энэ үндсэн хүчинд бас эвсэж байгаа юм байна. Нэг дэх эвсэх хоёр өөр шүү дээ. За дараагийн хэвлэн баг хурлыг бид бас үзлээ. Бид чинь ингээд ажиглаад байна шүү дээ. Тэгэхээр дараагийн хэвлэн баг хурлаар болохоор Мөнх Тэнгэрийн Чингис эзэнт Монгол төрийн бус байгууллага Даваад орж гэдэг хүн төлөөж хэвлэн хуралд оролцсон. Тэр хүн үндэсний уламжлалт тэр төрийн онол арга зүгээ төрдөө одоо хэрэглэх цаг. Гадаадынхны энэ одоо бодлого оюун санаагаар явахаас илүүтэйгээр үндэснийхээ тэр төрт ёсыг сэргээж тэрийг одоо гаргаж ирж улс их орноо хөгжил дэвшлүү авч явъя гэдэг санаачлалыг гаргаж ивсэж байна. Мөнх галын дуудлага үндэсний хөдөлгөөнөөс бас тэгсэн. Таваанд орж гэдэг хүн одоо илэрхийлсэн. Мөн гам болд гэдэг хүн Эрдэнэт хотоос төлөөлж бас илэрхийллээ. Тэгвэл одоо бас бид юу гэсэн баяныхан энэ үндэсний одоо эв нэгдлийн төлөх энэ үйл ажиллагаа ч гэсэн бидний үнэт зүйлстэй нэгдэж байна. Яагаад гэвэл уламж талаас ч гэсэн энэ одоо бидний хэвлэлийн баг хурлаас бид илэрхийлсэн байна. Өдрөөс өдөрт эв нэгдлийн их хүрээ өргөжин тэлж байна гэж бид хэлсэн. Бидний санаа зорилго бол тийм юм а гэдгээ бид илэрхийлсэн. Энэ хүслийнхаа дагуу бид нар энэ үйл ажиллагаа явуулж ин шүү гэдгээ нийт олондоо зарлан тунхагсан. Тэгвэл бидний тэр эв нэгдлийн их хүрээ гэдэг энэ хүсэл тэмүүлэл маань өнөөдөр үндэсний эв нэгдэл одоо зөвшөлтсөл гэдэг энэ үзэл баримталтад нийлж байна. Тийм учраас бид эвсэж байна. Бид эвсэхдээ бас зүгээр эвсэгээгүй, бас бодлоготой эвсэж байна. Өнөөдөр энэ их алдаа завхарлын гажуудлын цаад хариуцагч эзэн олдохгүй байна. Нийгэмдээ гарч хэн хариуцах юм бэ гэхээр би хариуцнаа гэж хэлэх хүн байхгүй шүү дээ. Тэр хариуцнаа гэхэд тэр нь одоо нологдохгүй ийм муухай сонин одоо эзэн холбогдчихгүй хэрэг гэдэг шиг энэ улс их орныг яаж сүрүүлсэн эзэн холбогдсон тодорхой бус тэгж замхарж байна шүү дээ. Тэгвэл өнөөдөр энэ цаашаа үргэлжлэл байвал ийм хариуцлагагүй үйл ажиллагаа цаашаа дамжсаар л байх бол. Тийм учраас бид нар уламжлалаар хамтын хариуцлага хамтд сэтгүү гэдэг энэ үзэл баримтал байд юм байна. Бас дээрэс нь бидний үгдээс алтан дээд гэрээ гэдэг зүйлийг байгуулж хамтаар хариуцаж хамтд сэтгүүгээрээ нэгдэж уцаа өмөрөн босоо оршиж түүний төлөө байгаа оюун санаатангуудаа эрхийн олгож нэгдвэл нэг цултмал нэг үндэсний мөн чанараа хадгалж ус их орноо бусад гадаад улсын өмнө агуу их хөгжил дэвшлэр нь сойлуулж мандуулж чадаж байсан. Тийм агуу их түүхтэй юм байна. Тэгвэл өнөө цагийн Монгол нь ямар байна? Маш өрөвдөлтөй, тарчигхан, ядамгхан бусдын одоо өмнө өөрсдөө хэрэгшиж хамгаалж чадахгүй тэрийг аялдсан, тэрийг аялдаж байж өөрсдөө үнтэй бүхнээ үнгүүгээр өгөж тэгж өөрийнхөө тус ордогдлыг түнд нь гулсуулж одоо зогоож авч үлдэж байгаа юм шиг ийм сонирн байдлаар Монгол улс маань явчихлаа шүү. Тэгэхээр энээс гарах арга замыг бид юус байныхан судалгаагаа хийгээд хүмүүстэй ярилцаад, залуучуудтайгаа ярилцаад, хүүхдүүдтэйгээ ярилцсны үндсэн дээр
Ингээд одоо бодож байхад ерөөсөө хариуцлагын тогтолцоо маш нэг шаардлагатай байна. Энэ хариуцлагын тогтолцоог игүүлэн татах хуулийг гаргаж ирснээр та нар бий болно гэж ярьж байна. Тэгвэл харамсалтай нь игүүлэн татах хуулийг та нар санаачлаад хийчих тийм иргэний зоригтой, тийм одоо иргэний байр суурьтай. Энд иргэний зориг нөгөө нам хамаагүй шүү. Иргэний зориг гэж хэлэхэд тийм ээ. Тийм иргэний байр суурьтай, иргэн гэдэг тэр мөн чанараа хадгалсан тийм одоо шийдвэрх үйл ажиллагаанууд та нар явуулж чадахгүй байгаа юм шиг байна. Тэгвэл өнөөдөр ард түмдээчсэн бид одоо уриалж байна. Цөмөрөө хариуцлагын гэрээ хийж чадах тийм хүмүүсээ сонгож чадна шүү. Тийм хүмүүсэндээ итгэл үзүүлэн шүү гэдэг дээр бид нэгдэе. Өнөөдөр бидэндээ хариуцлагын гэрээ байгуул гэдэг тийм одоо зүйлсийг тэр хүмүүс тулган шаардъя. Нам бус байх нь бидэнд хамаагүй. Тийм биз дээ. Тэрийг хийж чадах хүмүүс нь чухал байна. Тийм болохоор бид дэвсгтээ хариуцлагын гэрээний бодлоготойгоор бид дэвсэж байна. Энийг хийж энд одоо дэвсье гэж. Тэгээд энэ эх оронч хариуцлагыг үүрч чадна. Ус эх орноо худалдахгүй. Түүний төлөө явж чадна гэсэн тэр бүхэл хүмүүс. Тэр Монгол ардын намд нь байгаа, арцлан намд нь байгаа, эртний зориг ногоо намд нь байгаа, нам бусд нь байгаа. Илдэв одоо тэ эвсэл хөдөлгөөнүүдэд байгаа. Илдэв тэр намуудтай байгаа. Тэр сонирхлын бүлэглүүдэд байгаа. Тэр бүх хүмүүс өнөөдөр нэр дэвших өнөөдөр угаасаа сонгуул болж байгаа учраас. Тэгвэл залуучуудын төлөөл болсон, хүүхдүүдийн төлөөл болсон бид уриалж байна та бүгдийг. Та нар тэгвэл хариуцлагын гэрээгээ хийгээч. Та нар сонгогчдоо би мөрийн хөтөлбөрөөр 4 жилийн хугацаанд ингэж хийн. Амьдралын ийм ухагтхуунаас, ийм үндслээс би мөрийн хөтөлбөрөөр ингэж боловсрууллаа. Тэгээд та намайг сонгох юм бол, та надад итгэл үзүүлэх юм бол би энийг чинь ингэж хийнэ гэсэн төлөвлөгөөтэйгээр ирж сонгогчтойгоо уулзаач. Тэгээд тэрнийхээ өмнө би хариуцлага үлээнэ гэдэг тэр гэрээгээ байгуулаач. Тэгэх юм бол энд нэг юм ашигтай тал харагдаж байгаа. Бидний харж байгаагаар. Би альц намаас гэж хэлсэн шүү. Тэндээс та нар тэр одоо уухайлан одоо тэрэнд оролц гэж уриалж байна бидний зүгээс. Ингэснээр бидэнд ямар одоо ашиг завшаан харагдаж байна гэхэлэр одоо жишээлбэл нэг хүн ингээл уран панаалдаж, уран донгодож тий. Маш сайхан одоо ярьж байгаа цонгогдчлоо гэдээ ард түмэн хэрцүү байна тийм ээ. Тэгээ гараад ирж болно. Их эргүүлээ тэр хүмүүстэй хариуцлага тооцох ихлээр юун дээр тооцох юм? Ямар юм дээр үнслэж тооцох юм? Яах юм гэдэг нь тодорхой бус байгаа даа байхгүй юу? Тэгэхээр нөгөө нөхдүүд чинь тэрийг далимдуулаад тэгэл ингээд тэр хувийнхаа ашиг сонирхлыг гүйцэтгүүл яваад идэг. Нөгөө бизнесийнхаа ямиг хийгээд яваад идэг. Тэгвэл үгүй гэж байгаа хүмүүс нь нийтдээ одоо ил болж гарах тэр боломж болсон нь юу гэхээр та ард иргэдийнхээ төлөө хариуцлага үрж чадна гэсэн албан ёсны таны одоо хариуцлага үрэх гэрээ. Хэрвээ энэ гэрээний дагуу ажиллаж чадахгүй бол ард түмэн сонгогчд маань энэ хүнтэй шүүхтэр зарга мэдүүлэх тийм эрх нь одоо бүрэлдэж байна. Тийм боломж олцсон бүрэлж гин гэж бид харж байна. Тийм учраас тэгж хийгээсэ, тэгж яваасаа гэж бүх намуудаа, бүх нам бусчуудаа энэ сонгуульд оролцох хүсэж тэмүүлж байгаа тэр бүх хүмүүстээ бид юу хүсв аяныхан уриалж байна. Эний төлөө явж чадах хүмүүс нь нам гэж хоорондоо талцаж харгалддаггүй, тэмцэлддэггүй. Тэрхүү эх орон ус үндэстний эрх ашиг хөгжил дэвшлийн төлөө байж чадах тэр хүмүүс нь л одоо гараасаа гэж бид ингэж хүсэж байгаа юм аа. Тийм учраас энэ үндсэн хүчин гэдэг энэ үзэл баримтлал энэ одоо мөн чанар дээр гарч ирж байгаа энэ одоо үйл явцыг бол үнэхээр бид одоо дэмжиж байна. Тийм ч учраас эвсэж дуу хоолойгоо нэгтгэе гэж байгаа. Бодлогот нь оролцъё гэж байгаа. Тэгэж бас биднийг одоо юу болсон? Саналаа илэрхийлсэн. Бид ч тэгэж илэрхийлсэн. Тийм учраас энэхүү хэвлэлийн баг хурлыг одоо ингэж хийж байгаа юм. За тэгээ бусад маань ч гэсэн одоо ингээд энэ дээр бас байр сууриа илэрхийлэх байхаа. За. Баярлалаа. За тэгээд бас манай зөвлөлийн гишүүн маань дэлгэрэнгүй бидний бас бодож байгаа санаа сэтгэлээ бүгдийг бас дэлгэрэнгүй ярьсан гэж бодож байна. Тэгэхээр дээрээс нь бас ганц хоёр нэмээд ярих юм аа яа гэж бодож байна. Юу гэхээр яг үндсэн хүчигээ тэгж байгаа юм л да. Үндсэн хүчнийг бид нар юугийн судалсан юм гэхээр бас үнэхээр эх орно гэсэн сэтгэлтэй, эх орно гэсэн бас үзэлтэй тийм хүмүүсээр байгуулж ямар нэгэн энэ мэн нам гэж явахгүй хаа гэж бодож байна. Үндсэн хүчин энэ улс орныг нэгтгэе тийм ээ. Үнэхээр энэ нэгдэж байж бид нар энэ гадаадынхны өмнө бас хэл хүүхтэй арай юмыг зөвөр шийдэх юм болов гэсэн юмыг бид нар тэмцсэн. Түүнээс бид нар дангаараа яваал байна. Гэхдээ яг эвсэх бидэртээ үнэхээр ингээд яг үнэхээр эх орон сэтгэлгээр биднэртээ ингэж одоо санал бодлоо хуваалцаа тий. За ингээд та нараа үйлдэлсээ дэмжиж байна. Энд дээр чинь ингээд яг нэг үзэл бодлоор нэгдсэн хүмүүстэй бид нар цаашаа хамтарч ажилланаа.
Түүнээс бид нар үндсэн хүчин гингүүтэл хүмүүс ард ирэх гэж бодож. За энэ үндсэн хүчин гэдэг яг аль намын арай юу? Эсвэл яг ямар зорилгоор энэ үндсэн хүчин гэдэг зүйл гараад ирв те? Яг бид нар судлаад энэ үнэхээр яг Монгол орныг аврах бас нэг ийм тулгуур хүч юм а гэдэг юмыг судалж үндсэн дээрээс бид нар бас хамтарч ажиллахаар болж байгаа гэдэг юмыг та бүхэнд бас дэлгэрүүлээ хэлье. За хоёрт ер нь яг хаа цаашаа нэлээд олон юм болно. Сонгуулийн хууль. Гэхдээ нэг юм хэлэхэд бид нар бас ингэж бодож байгаа юм а. Бид яг хүсэж байгаа зүйл маань 76 гишүүн өөрсдөө тааруулаад сонгуулийн хуулиа гаргацсан. Тэгэхээр бид нар тэр гарсан зүйлийнх нь эсрэг бид нар залуучууд маань ард түмэн маань бас ажиллах хэрэгтэй юм уу тийм ээ? Та бүхэн зөндөө олон жишээнүүдийг харж байгаа. Орон нутгийн хууль одоо би бас орон нутгаараа ингээд ард иргэдтэйгээ ч юм уу ингээд бас санал бодлоо хүмүүстэй хуваалцж чад. Зөвхөн сумдаар ихэд л иргэдийн төлөөлөгчийн хурал гэж байгаа байхгүй юу? Засаг дарга дандаа босоо удирдлагатай болцсон. Нөө шуудан тэрс одоо нэг сум гэхэд нэг айл гэрсэн үс шүү дээ. Гэхдээ шуудан тэрсээ үхрийн хөвөр шиг бүгдөө ингээд тал ингээд бүгдөө дарга болцсон. Эмчнэр нэг дарга болцсон дарагтай. Сургуулийн захирал нь бас нэг дарга болцсон. Хоорондоо ингээд юм ярьж чадахгүй ингээд хурал хийя эрдэнэ төлөвчийн хурдаар ингээд бүгдөө нэг юм хурал хийхэд л ирдгүү. Юу гэсэн үг би шигсэн дарга засаг даргийнхаа үгэнд орохгүй. Эрдэнэ төлөвчийн хурлынхаа даргын үгэнд орохгүй. Тийм их зовлонтой байдаг. Энэ бол үнэн. Хөдөөний ард түмэн бүгдөө мэдж байгаа. Дараачийн 2012-ны сонгуулиар энэ орон нутгийн удирдлагыг орон нутгийн эрхийг энэ ард түмэнд нөгөөч, орон нутгад нөгөөч гэдэг юмыг манай залуучуудаас уриалж байгаа. Тэгэхгүй яг энэ чигээр явах юм бол ерөөсөө яг эрүүл мэндийн яамнаас гэхэд л ерөөсөө эмчнэрийнхаа юм бүх юмыг шийддэг. Дээрээс нь цалин нөгөө ажилчдыг хаанаас ард түмнээс авах шууд дээрээс нь шийдэж явчихдаг. Энэ нэг сонин завхарсан ажлыг энэ юу болмоор байна. Арай өөр болгомоор байна. Болохгүй энэ 76 гишүүнийг өөр шинэ хүмүүс гаргаж ирэлтэй. Зөв гэж дуурж байгаа болгоныг дээрээс нь засаг захиргаанаас нь барай хорчиж чинь. Ингэж юу н ажиллаж болохгүй. Эний төлөө бас маа залуучууд маань хоорондоо ярилцаад бас нэг төсөл хөтөлбөр ажиллах гэж бодож байгаа. Яг гэхээр хууль дээр бид нар санаачлаад хууль өөрснөө оюутнууд яхаараа бид нар өөрөө хууль зохиож болохгүй шүү тийм ээ. Яагаад төсөл зохиож болохгүй гэж. Энийг байнгын хурал руу оруулъя л да. Бид нар тэгэж нөгөө аймгийн улсын хурлын гишүүн гэж байгаа шүү дээ. Тэрнгээр дамжуулаад за манай аймгийн залуучууд ийм хөтөлбөр санаалж байна. Хууль дээр ийм заалтууд оруулж өгөөч тийм ээ. Тэгээ та бүхэн байнгын орооны хурлаар оруулаач. Ард түмэнд маань хөдөө оронт ээж нь маань ерөөсөө энэ сонгуулийн тогтолцоо төрийн удирдлагч ерөөсөө таалагдахгүй байна. Энийг өөрчилж өгөөч гэдэг юмыг бас хэлэх юм уу. Иймэрхүү ажлуудыг бас хиймээр байна залуучуудаа. Юм болгонд бид нар тийм байх хэвээр шүүмжлээд явах шүү дээ. Ийм байх хэвээр гэж шүүмжлээд явах ш. Өөрснөө хамгийн гол нь жоо бүтээгдэхүүнтэй байж арай улс их орноо бас нэг өөрчлөлмөр байна. Дээрээс нь манай Монгол улс арчсан тийм ээ? Арчсан нийгэмтэй арчсан Монгол улс гэж ярьдаг. Энэ бол худлаа. Яг одоогийн төвшөнд социализм үеэр л явж байна. Арчлаг ч одоо байхгүй байгаа шүү дээ. Та бүхэн өнгөн дээр ингээд арчсан ард түмэн дуугаа үг хоолойгоо илэрхийлэх ёстой гэхэд цаанаа бол ерөөсөө л яг социализм урд социализм яг хэвээр болсон. Одоо хэдүүлээ энэ дараачийн сонголтыг ерөөсөө юм арчсан Монгол улс болгоё. Арай өөрөөр хандъя. Тийм ээ? Зөндөө хүмүүс зөндөө их юм ярина. Тэрнээс хүмүүс зөв гэж байгаа юмыг авъя. Буруу гэж байгаа юмыг хаяа. Энэ арчсан Монгол улсаа байгуулахын төлөө хэдүүлээ зүтгэе гэдэг юмыг та бүхэндээс уриалмаар байна. Тэгээд эндээс бас тодруулаад бас хэлэх зүйлтэй юм л да. Социализм гэдэг утгаараа социализм бид үгүйсгээгүй. Яг үүнтэй социализмаараа байж арчил шигэ байхгүй байна. Яг тэнд байдаг шигэ байхгүй байна. Тоталитар ч юм уу, автолитар ч юм уу тийм ээ. Ер нь тийм засаг захиргааны дарангуйлын тийм нэг бидний хүсээгүй тийм зүйлсүүд энд байгаад ялзарлууд. Тэгээ ер нь бол ингээ харахад бол үндсэн хуулийн дээр бол орон нутгийн удирдлагыг бол тунхагласан байгаа шүү дээ. Гэтэл яг тэр бодит байдал дээр болох намууд тэрийг нь өмнөөс нь ингэж үгүй хийж устгаад байгаа гэдэг нь харагдаж байгаа. Үнэхээр шүү дээ тийм ээ. Орон нутгийн өөрөө удирдах тэр байгууллагын үйл ажиллагаанд яг тэр эрхийнхаа дагуу явсан бол нам өнөөдөр өөрсдөө төр болгож нам орон нутгийн үйл ажиллагаа өмнөөс нь булааж авч ард иргэдтэй одоо тийм ээ тийм босромог үйл ажиллагаанууд явуулахгүй байхаас тэр бас намуудтай хэлмээр та нар үндсэн хуулийг хэрэгжүүлээч. Та нар эхлээд үндсэн хуулийг хэрэгжүүлчихэд дараа нь үндсэн хуулийг үгүйсгээч. Үндсэн хуулийнхаа зүйл залтуудыг хэрэгжүүлж үзээгүй чиж тэрний төлөө яваагүй чиж үндсэн хуулийг өөрчлөнө гэдээ яралдаад дуурайд байгаа ч хэр зөв юм бэ? Энэ ч бас бодмоор байгаа. Дээрээс нь бид бол хуучин үе хизээж үгүйсэхгүй.
Яагаад бид хуучин үеийнхээ үргэлжлэн юм байгаа. Өнөөдөр биднэрт өвөгдөөс байсан учраас үр хойцс гэж байдаг. Үр хойцс нь байгаа учраас өвөгдөөс болдог. Өвөгдөөс болохоор үр хойцсон заламжлуулна. Тэгэхээр энэ бүх зүйл нь уялдаа холбоотой өнгөрсөн одоо ирээдүйг гэсэн 3 цагийн хэлхээнд дотор Монгол улс маань явна. Тэгэхээр хизээч бид өнгөрсөн үеийг үгүйсэхгүй. Өнгөрсөн үеийнхаа тэр их ололт амжилтан дээр бид өнөөдөр таруулж байгаа тийм л хүмүүс. Бид өнөөдөр юу байгуулж бүтээж чадна тэр зүйлэл эргүүлээд үр хойцуулсан тэр зүйл хүмүүс одоо ирээдүйдээ бид цаг нь болоход тэгэл заламжлуулна. Ийм л юм байгаа юм. Тэгээд за би сурагч оюутан залуучуудыгаа уриалмаар байна. Яг юу гэж уриалах вэ гэхээр өнөөгийн нийгмийг хараад сурагч оюутан залуучууд маань их гутардаг. Өнөөдөр бид нэр дуу хоолойгоо илэрхийлээд яах юм бэ? Тэд нар чинь бидний үгийг сонсохгүй шүү дээ. Бидний үгийг сонсоод бидний хэлж байгаа тэр үгийг сонсоод хэрэгжүүлж чаддаггүй шүү дээ. Тийм учраас бид нар дуу хоолойгоо илэрхийлэхгүй бидний үзэл бодол ерөөсөө энэ улс төр тэрэггүй бид нар зүгээр л урсгалаараа явж хаад болно гэж боддог. Харин гүүшүү залуучуудаа, оюутнуудаа, сурагчдаа та бүхний дуу хоолойг бид нар нэгтгэж улс төрийн эрхэм түшээ нарт бид нэр хөкснөөрөө өнөөгийн болохгүй байгаа нийгмийг өөрчилж чадна гэдгийг ойлгоорой гэж уриалах гэсэн юм аа. За баярлалаа. Нөгөөтэйгээр бас хэлэхэд тэр шууд нэвтрүүлгээр бидний нэрийг барьж тэгж илэрхийлсэнд бол үнэхээр намууд та нарт гомдож байна. Та нар эрүүлэр, зөв замаар, зөв шударгаар хандаач. Та нар залуу үе болсон хүүхэд оюутан залуучууд руу хандж байгаа хандлага чинь ерөөсөө иймхэн юм гэж юу? Та нар яагаад сонсож чаддгүй юм бэ? Та нар яагаад ухааж чаддгүй юм бэ? Та нар яагаад тэндээс сайн бүхнийг нь олж аваад ус их орныхоо төлөө зориулж чаддгүй юм бэ? Яагаад та нар зөвхөн бэртгчин амин хувааж исэн тэрний хувай бодсон тэрэндийнхээ төлөө ус их орногоо яаж ч ийсэн тооддоггүй тэнд өснөө хүн өсөж үлбрөөд шанал зовоод гудамжинд ингээд бүр маш их хүнд хэцүү байхад та нар сэтгэл зүрх эмзэглэдэггүй юм уу? Та нар монгол хүн өвчнөөрд маш тарчид зовж өөд болж байхад та тэрэнд сэтгэл чинь шимширдэггүй юм уу? Өнөөдөр та нар шимширдэг байсан бол өнөөдөр Монголын ангаах салбар маш мундаг байх байсан. Өнөөдөр та нар үр хойч болсон залуучуудыгаа гэж сэтгэдэг байсан бол манай Монголын боловсрол маш мундаг байх байсан. Та нар сэтгэл гаргадаггүй учраас тэр нийгмийн салбар болгон чинь өнөөдөр ялзарч тэр нийгмийн салбар болгон чинь өнөөдөр ухарч байна. Та нар өнөөдөр ийм амин хоо хичээсэн хүмүүс байсан юм уу? Өнөөдөр та нараас бид үнэхээр ой хутаж байна. Та нарыг хараад бид та нарын байгаа байдлыг хараад бид өнөөдөр та нар үзэн ядах гэхээсээ илүү бид өрөвддөг. Ямар өчүүхэн дотортой өөдгөө хүмүүс юм бэ та нар? Та нар яасан төлөвчж амжаагүй өөдгөө тийм хүмүүс байсан юм бэ? Та нарын цусаар Монгол цус урсдаг байсан юм уу? Та нарын удамшлын мэдээлэл чинь Монгол муу юм уу? Та нарын эцэг их та нарт юу хүмүүжүүлсэн юм бэ? Та нарын өвөө эмээ та нарт ямар сургаал хайрлаж та нарыг өсгөж өдий зэрэгтэй болгосон юм бэ? Бид үнэхээр гайхдаг шүү та нарыг. Нөгөөтэйгээр бид хэлье. Бидний ард намрын хөр гэдэг хүн байхгүй. Бидний ард цахигийн элбэг дорж гэдэг хүн байхгүй. Бидний ард гал үндэстэн холбоо гэдэг юм байхгүй. Бидний ард үйлдвэрчний хэвлэлийн холбооны Ганбаатар гэдэг хүн байхгүй. Бидний ард Бацаандан гэдэг хүн байхгүй. Бидний ард Магна гэдэг хүн байхгүй. Бидний ард Баасан гэдэг хүн байхгүй. Энийг хэлмээр байна. Байгаа гэд яагаад юм сони юм ярих болов? Нөгөөтэйгээр бид анханасаа хэвлэлийн бохирлаараа хэлсэн. Бидний ард өдөр нар шүнэн сар бий. Бидний ард хүсэлт хэмүүлэл зориг минь бий гэж хэлсэн. Харин бид эвсэж байгаа гэдэг нь бид хүчээ хавсарч нэгтэж байна гэсэн санаа. Тэрнээс биш бидний ард хин нэгэн далд дээдв суучаад өмнөрөө гүлгээд тэгээ золиосонд нь суулгаад захиалга өгөөд нуугдаад хүчний ард сууж идэг энэ заван алдаа завхарлыг чинь бид хизээж хүсэхгүй. Бид хизээж тэрхгүй гэдгийг анханасаа илэрхийлсэн. Гэтэл нөгөө л мохоо ялзарсан заван сэтгүүгээр ард нь тэр байгаа, ард нь энэ байгаа, ард нь энэ байгаа гэж бүр жүжиглэж бүр нэр бариулж тэгэж одоо илэрхийлүүлсэн явдал туйлын харамсалтай. Бүхэлдээ сая 500 мянган төгрөг төлөөд тэгээд илэрхийлүүлсэнд чинь харамсаж байна. Би бүхэлдээ телевизийн нэрийг дурдж нэр төрлөө халдаад явах. Манайх эфирээ зардаг учраас ийм байд ингэж учирлаж байлээ. Тэгээд нөгөөдөөр энэ эфирийг чинь сая 500 мянган төгрөг худалдаж аваад ингэж ярьсан юм гэж хэлсэн. Хэрвээ энэ тодруулгыг хийхгүй бол бид ч гэсэн бид тэр телевизийг нээтэд зарлах болно. Ингэж хэлмээр. Тэгээд сайн сайхан ирээдүйн төлөө нам болон талзаж хилцэлгүйгээр Монгол хүн гэдэг тэр хүн чанар дээр суйрлаж, үндсэн хуулиа баримталж, үндсэн хуулийнхаа дагуу үнэхээр их орныхоо төлөө гэсэн тэр зүтгэлтэй хүмүүс нь дуу хоолойгоо илэрхийлж, өөрийгөө байна гэдгээ тодруулж, ингээд өрсөлдөж, шударгаар өрсөлдөж, Монгол их орны хөгжил дэвшлийн төлөө хамтаа зүтгээсэй гэж хүсэж байна. Монголын төлөө Монгол хүн бүр байгаа гэж бид ойлгож байгаа. Тэр хүмүүс ч намд байгаа гэж бид ойлгож байгаа. За баярлалаа.